мэдэх надтай хамт өргөдөг найзуудынхаа ертөнцөй аялцгаая. Сайн байцгаана уу хүүхдүүдээ. Үл мэддэг цэцэггүй утга нь нэвтрүүлэг эхэлж байна. Одоо би зочны танилцуул Сүндрээ 6 настай. За ёо үл мэддэг нөгөө нэр хэлэх гэж бүр нэвтрүүлэг эхлэх гэж намайг ядраачих юм аа. Энд чи шууд хэлэх хэрэгтэй байхгүй юу? Надаар бүх юмаа хэлүүлэх ёсгүй шүү дээ үл мэдхээ. За ёо. За манай Сүндрээ чинь би одоо Сүндрэгийн тухай мэдсэн зүйлээ хэлнэ. Миний хүү чинь Гампүрүү гэдэг автаа тий. Би яаж мэдэж байна? Гайхаад байгаа. Миний хүү аав нь ямар ажил хийдэг Гампүрүү аав нь? BSP ажил хийдэг. BSP-д ажил хийдэг. BSP-д ажил хийдэг. За BSP гэж ямар газар байдаг үл мэдхээ? Юу гэж бодож байна? CU-тэй адилхан. BSP CU-тэй адилхан. BSP CU-тэй адилхан юм уу? Юу хийдэм BSP даавна? BSP компьютерд юм хийдэг. Компьютераар юм хийдэм юм уу? За, миний хүү ажил дээр нь очиж үзсэн үү? Үзчихсэн. За, тэгсэн чи тэнд юу байна ажил дээр нь? Нөгөө ганцаар нөгөө ажил хийж байгаа нөгөө надад нэг софтвер чигтээс нэгийг өгсөн. Тэгээ би суулж ягаад аяа хөтлөг аваа хэсэг үзээд ажилласан дараа хамтдаа цуггалсан. За. Миний хүү ээжийнхээ ажил дээр очиж үзсэн үү? Үзэж байгаагүй. Яагаад илээ? Гэхдээ очсон өстой. Ээж нь одоогоор хаана байгаа илээ? Одоо гэртээ байгаа тийм ээ. Гэрийнхээ ажлыг хийж байгаа зү. тийм. За юу хийж ийн ээж нь гэртээ? Гэртээ хоолоо игээд аяг шаазангаа аваа тоосоо содолж байна. Яг гоо ээж нь зүндэх ажил хийгээд байгаа шүү дээ тийм ээ. Ээж нар их ажил хийх юм а тийм. Миний үгээ ээж нь ямар ажил хийж байна? Хүмүүлэгч. Гүг гэртээ ямар ажил хийж байна? Гэрээ цэвэрлэн. Гэрээ цэвэрлэнөөр. Шалаа угаан. Тоосоо саруулна. За тэгээд миний үгээ ээж нь юу хийдэг гинэ? Гэрээ цэвэрлдэг. Дүүг нь хардггүй. Хардаг. Тэгээд миний хүү чинь дүү эгч ах байгаа юу? Байхгүй би айлын ганц хүүхэд. Айлын ганц хүүхэд ямар гоё юм бэ тий? Азтай юм уу? Би тэгтээ муустай эмхтэй. Эмэгтэй мууртай юм уу? Тий. За хин гэдгийг нэрийн? Кира гэдэг. Кира. За. Симбагийн охин нь юм уу? Тий. Тэгээд за Кира та хоёр тэгээ юу хийж байна? Бид хоёр тоглодог. Кира тэгээ үгэнд орж гин үү? Кира айн багтаагаад том болоо ээжийн цэцгийг шараагийн асах гад байсан. Ээж баг цэцэг усах аим их дуртай. Ээж нөө хідэн цэцэгтэй вэ? Хідэн цэцэг. Нилээх үү? Нилээн ихээхаа гэрээр дүүн цэцэгээд. Гэрээр дүүрэн тоолох арга байхгүй тий? Хідэн цэцгүүдийг нь хүнд өгцөн. За бүр ихтэй тахарна уу? Зүгээр л өгсөн юм уу? Зүгээр өгцөн. За тэгээд тэгсэн чинь муур яасан гинэ тэр ээжийн цэцгийг? Хэсгийн шараагийн асгацсан. Ямар сахилахгүй. Бараг нэг нас хүрэх гэж байгаа. Тэгсээрээ сахилахгүй тал байна уу? Өөр юу юм хэмхэлж гин? Юм асгаад. Миний гарыг мэжсэн. Бараг зөндөө мэж эвтэд ээжийн хөөс баахан мэжсэн байсан. Тэгээд та хоёр ууралсан уу? Ууралсан. Би хэн өгдөд яа гэдэг аим чанга хашгирсан чинь битгий хашгираад байг гэж. Намайг тэгэж ирдэг. Тэгээд муура өмөрөөд үү? Хашгирахаар чинь өвдөж байгаа юм чи хашгирч л таараа үсттэй. Тий. Тэгээ би өмнө наавдаа тэгэж ирсэн. Тэгсэн чи үгж наав нь. Чи хичээгээд хашгирахгүй байл гэдэг нь үү? За гэж хэлсэн. За. Тэгээд юу? Кира чи за яг хөө ингээд юм энэ тэнд авирч байгаа л ингээд өөрийн гэртээ юу? Булантай өөрийн ингээд хөвтдөг булан байгаа юу? Булан байхгүй. Тэг хаана хөвтдөө? Нэг газар дээр унтдаг. Нэг газар дээр унтдаг юм уу? Хэсэг үедээ нэлээд өндөр унтдаг. Тийм үү. Юу идэж ин тэгээ цаадах чинь? Өөрийнхөө хоолоо л идэж. Өөрийнх нь хоол байгаа юу? Манай Кира тэг настай. Тэг настай. За тэгээд ямар өнгөтэй одоо өнгө нь? Алсаг гэрэн тэг
өнгө нь бас хаад гэсэн 3 янзын өнгөтэй. Гэхдээ тэр ингээ хумсыг ингээд авчиж болдгоо юм уу? Маачуулахгүй тулд. Хумсыг нь авдаг, тэгсэн мөсөө удагсаар байдаг. Ургасаар байдаг. Нэрэл тэгдэг дээ. Чи мөөрний тухай ярьж байгаа чи ямар ч сонирхолгүй байгаад их юм. Чамд муур сонирхолгүй байгаа мó? Яагаад? Ягаад гэвэл Чи муурнаас айдгүй. Одоо чамд муур айдрал чи яах вэ? Илхүү зүхтах уу? илэн. За. Кира тэгээ гадуур явдггүй гэртэл байд юм уу? Гадуур хэсэгсүүлдэг. Хисүүлдэггүй. Салхилуулдаггүй. Тэгээ зүхтагаа явчихгүй юу? Гайгүй юу? Үгүй нэг муурын цүнхэн дотор дэж. Муурын цүнхэн тийчтэй юм уу? За чи тэгээ гууд хаан нэг өнөнд хийждэг. Эсвэл нэг газар дээр нөгөө юм тавиад уушчдаг. Мач ингээ сахилахгүй тараа гэдэг. Тэгээд би одоо болио. Дахиж сахилахгүй мяу гэж нүгөө юу? Тэгж байна. Тэгж. Тэгсэн мэт аим их сэхсэхгүй байгаа. Харин тийм ээ. Чи тэг загинж гинөө? Загинж. Би хэн загинж байгаа. Ээж маань бас аим чанга ашиг гэж байгаа. За, аав нь яаж загинж гинөө? Яа гэдэг. Тэгвэл хашгирахгүй. Йой, танаа гэр бүлийн чинь тэр чигээр нь зүгээр маажаа ичд юм байна л да, тийм үү? Тийм. Ааны хөлийг нь дандаа майждаг. Хизээ тэгээ майжхаа болно гинөө? Мэдхгүй том босхоос гайгүй болно гэсэн зүйлээ. Чи одоо тэгээд нэмээд өөр амтын ер нь тижээ гэж бодож гинөө? Үгүй. Одоо болоо юу? Нөгөө амтнуудын цогцох хахаа хулган нэг өдөр манай заагал дээр нөгөө нэг амбарчтэй нэг хулган явж байсан. Жижиг тэгж яагаад зүсхэн жижиг хулганы шууд балаад идсэн. Итгэхгүй зүгээр ингээд хазаад гараараа балаад хазаад тэгээ мяу гэд бидний ардаас нь асан нэг жижиг юм дугаараа ирсэн. Зүгээр гадаа юм дугуулж явах гэж би бодсон. Тэгсэн чинь манай ээж маань гэд аим нэг хашгирсан ээж маань хулганаас айдаг юм шиг байгаа. Тийм шиг байна. За. Хайдгүй шууд хөдөөрөө дивсэн. За. Хулганаас айдгүй яадаг гинэ? Хулганаас айдгүй шууд төлөөрөө дивсэн. Шууд төлөөрөө дивсдэг гинэ манай үл мэдэх. За ээж нь тэгээд айдын юм шиг байна. Тэгээ орилсон чи яасан? Нөгөө хулган чи байж гисэн үү? Нөгөө байраад арай их манасаад тэгээд манараад аим их амсгалаад тэгээд буцаад эргэж часан чи үхсэн байсан. Нөгөө нэг муурч нөө? Нөгөө Кирагийн барьсан мууруу? Биш муур гинэ нөгөө хулган уу? Тийм. Чаавасаа. Тэгээ яасан? Тэгээ аваад хол хаяв уу? Тэгээ гараад хол нэг газар тавьсан. Антаваар зүхтаачны зэгээ тавьсан. Ниш чаавастай хөрх амт. Юу. Ер нь тэгээд ямар ч амтнд тижээсэн баг бариад хайчих юм шиг байна тэгвэл тэр маягаараа. Бүгднгийн зодчих юм шиг байна. Тийм байна. Бүгдийн зодчих юм шиг байна. Миний үуч тэгээд тэгтээ яг хот Кира чи том болохоор бас минийг бас хамгаалдаг болох бах тий. Юу гэж бодож ин чи? Зүгээр хамгаалах юм байх. Хамгаалах юм бах тий. Юу. Тэгээ бас амар их гутах байх гэж би бодож. Тэгж байна. Харин одоо сахилгагуутал ах юм шиг байна тий. Тэгээ их сахилгагуутал явал яах вэ? Сахилгагуутал Ой ч яалах вэ? Тий сонирхолтой юм чил би асууж байна яа тий. За тэгэд манай үл мэдэх одоо муура зогсоол гэдэг. За одоо тэгвэл юу яа? Эмээ өвгөө яриа хоёлаа тэхөө. За миний үчи ямар хин гэдэг эмээ өвөтэй, хэдийн эмээ өвөтэй? Би 6 эмээ өвөтэй. Би бас 6 өвөтэй. За нэрлж чадахгүй бүгдийг. Бүгднгийн үү? Тий. Нэрлж. За үзье хоёлаа. Ямар өвөө вэ? Эхний өвөө нь? Эхний өвөө Нямхөө. Нямхөө. За дараачих нь өвөө. Дараагийн өвөө нь Ганзам өвөө. Ганзам өвөө. За. Гуравдах нь Ким өвөө. Ким өвөө. За. Дөрөвдөх нь өвлийн өвгөн гэж хэлсэн. Өвлийн өвгөн. За. Хан тавдах нь
Баясаа өвөө. Баясаа өвөө. За 6 дахь өвөөгийн би мартчихсан. мартцсан. За ийм 6 өвөөтэй юм миний үчи. Ямар мундаг юм. Үл мэдхээ. Чи хэдэн өвөөтэй хин гэдэг үлээ? Би нэг өвөөтэй. За миний өвөө Хүрлээ Баатар. Хүрлээ Баатар гэдэг өвөөтэй юм минийхөө. За. За тэгээд ингээд өвөөнөр чинь миний хүүг яаж вэ? Аа хоёр өвөөтэй би. За яаж санаав? Ёо. Нэг нь баг өвөө. За ёо. Баг өвөө нэг гомдох гэж ш чамд намайг мартцсан байна гэд. Тэг нь Хүрлээ Баатар. За ойлголоо. Хоёр өвөөтэй. Миний хүчтэй тэгвэл бүр 6-гийн 6 юм байна тий. За эмээ нь бас 6-гийн 6 юу? Тий. За эмээгээ нэрлэе ойлаа. Нэг дэх эмээ байгалаа эмээ. За. Хоёр дахь эмээ бүнэ эмээ. За. Гурав дахь эмээ буурай эмээ. Буурай эмээ. Дөрөв дэх эмээгийн нэр зүгээр эмээ юу? нэр нь бас мартчихчих. За яа. их нээсэхгүй байсараа гад мартчихв. Аргагүй харин тэгин штэ. Тийм учраас байнга яриад л. Хэн тав дахь эмээ цэцгээ эмээ, 6 дахь эмээ жагаа эмээ. За мундаг юм байна миний үү. Би бол төөрчхөр л юм байна. Тэгэж чи миний үү чинь бүгдээрнгийнх нь нэрийг нэрлж мундаг байна штэ. Сайн байна. За тэг бүх эмээ өвнөртөө минь түргээрээ миний хөө. За ёо. За одоо тэгвэл дууд болчихоо тэдэртаа зориулаад. Надад мэддэг зөндөө олон дуу байгаа. За элийн дуулах уу тэгвэл Бүгдийг нь дуулж. Юу гэжтэй энэ чи? Өөрөө сайхан золхороо тийм унтчих юм байна тийм үү? За минийхөө их дуртай нэг дугаалд болж. Тий. Ямар дугаад бол хамаагүй. хідэнч дуу дуулж бол. Нэгж бол. Уг нь би дуулмааргүй байгаа. Дуулмааргүй байгаа дээ нөө. За тү шүлэг уншмаар байна уу? Шүсгээ. Бас уншмааргүй байна уу? Шүсгээ мартцсан. Мартцсан. За. Юу ба? Миний үед онцог байгаа юу? Онцоггүй байгаа. Онцог таалгаж болох уу? Болно. За үл мэдх анхааралтай сонсоорой. За хон дуутай хонлаа дээрээ тэгээд. Мундаг байна уу? За. Өвлийн цагт нүцгэн явдаг. Зуны цагт дээрээ нөмөрдөг. Тэр юу вэ? Өвлийн цагт нүцгэн. Зуны цагт дээлээ нөмөрдөг. Тэр юу вэ? За юу юм? Өвлийн өвөө. Биш. Чи өвлийн өвгөө яа тий өвлийн цагт шалдан явж идэв юм уу? Сахадгүй тэгээ шалдан өвөө ингэж өвлийн өвгөө ав явж байгаа. Ингээд таяга тулцсан явж байгаа юм байна тийм үү? За. Биш юм байна өөр. Божглоо. Юу амарх юм. За би бодноо. Өвлийн цагт өвлийн шалдан мод зүг байна. Хата зун нөгөө навчнууд нь ургацсан байдаг. Тий. Хань өвлийн цагт навчнууд нь унцдаг. Тийм учраас шалдан болчдөг тий. Тий. Тэгсээс өвлийн өвгөө авах чи шалдан явуулахгүй шүү л мэдхээ. За чамд онцгой байна уу? Чи нэг удаа нэг арай ихэх онцгот сурчиж болохгүй нь үл мэдхээ. Өмнөх онцгой таалга бүр өмнөхөө. Таруу. Чи тэ өөрөө хэлчихээр ямар хэрэг байсан. За өөрийг. Пурпур гүйлтэй буч тароонд байлтай тэр вэ? Таруу. Ингээ хурцтай. Нүдэ. Тулаа. Ингээ хамар. Хамартай хар өнгөтэй гинэ. Хамартай хар өнгөтэй. Тэгээ ийм өнгөтэй. Бас шаргал өнгөтэй гинэ, улаан шаргал. Тэгээ залтай. Амтэн. Үнэг. Яг таац. Бас би бас тэр үнэний ойсгыг мэдэн шүү. Тийм үү? За ямар ойсг? Нам явдагтэй. Навчин шалт дээстэй. За юу л мэдхээ. Тийм. Тэгвэл бүр гадар дор гантай шаарддаг тэр яа. Тэрийг мэдэн штэ. Хэлсэн штэ.
Тэ. Таруух. Чи таруугыг харсан юм уу ер нь? Таруугыг Тий. нөгөө юу ийсэ? Яг тэ нэг тэр чинь хөдөөл байд юм да. Нөхөнд амьдардаг. Ингээ зам. Зурамтай төстэй яг үн зурмаас тэгтээ арай том. Бүр том. Бүр том аа. Чи зурм мэддэм үү? Би дүүн мэддэг. Яаж мэдтээ? Би нөгөө заагаад нэг зурмны нүх байдаг штэ. Би тэр зурм явж байгаад би шууд ингээ гачингууд ингээ зүхтаагаад төгцсөн. Тэр зурм бишээ. За чи лагер дээр их олон гоё юм үзт юм бэ те амтан энэ төр. Хуулган, зурм өөр ямар амтан байна тэрүүгээр? Тэнгэрөө. Тий. Мөр байна уу? Юу хийж мөр? Мөр нөгөө өвсөө идэж байна. Өвсөө идэл байж гэнэ. Заримдаа нэг чам руу орчод ха гэж гэнэ. Би бол загвар мэр гэж байна. Би бол загвар мөр гэж гинэ үл. Мэрэгжин гэсэн үг байхгүй та. Би загвар мэрэгжил гэх хэвчээ доо. Ти уг нь тэгэл өстөө дөөл мэдгээ чи буруу хэлээд байна да. Загвар гэж мэрэгжил байдаг гэлөө. Загвар. Тэ. Загвар мэрэгжил. Загвар мэрэгжил. Тий. Миний хүн нэрээ загвар мэрэгжил гэсэнс ямар мэрэгжилтэй ямар ажил хий гэж бодож байна? Би бүжигч болмоор байна. Ёо гоё шүү. Ямар бүжиг үжиглэх үү? Би өөрийнхөө ямар нэг юм мэддэг хүсэн. Ерөөсөө ямар дуртай бүжигээ бүжгэлдэг те? Нэрээ гоё л юм байна. Бүжигчин ч гоё шүү. Чи дээр яг Киратай бүжгэлдэг бүжигчин болохгүй юу? Кира бүжгэлж чадахгүй шүү. Би заримдаа Кирагийн гарыг ягаад яг хүн шиг гараараа ингэчдэг шүү. Тий юу? Тий. Тэгээ чи заажихгүй юу Кирата? Гээ Кира минь чи энүүгээр ингээл ээжийн цэцэг эвдэжээснаас надтай бүжгэлгээ бариад бүжгэл заа юу. Тэгээ заримдаа ингээ барьж хаа мэйччихдэг шүү. Тэгээ би ингээ аим сэн төвчээ. Миний үгэдээ гаян тэнд шалбарсан уу? Шалбарсан. Хаагур шалбарсан. Шалбараагүй. Одоо гайгүй байна уу? Гар мар хөл мөлн шалбарсан уу? Шалбараагүй. Гайгүй юу? Миний мөндө шумал хатсан байх. Шумал бол яах вэ? Тэ шумал хазж ил эдийн тэ. Тэ. За, чи тэгээд хүүшэлтэй үл юу ийгээд байгаа юм бэ? Энд ч одоо ажиллаа хийхгүй ингээл ажлаас бусад бүхнийг хийгээд байх юм. За одоо гурлаа ингээ нэг тийм тоглоом тоглоё. За юу л мэдхээ. Тоглоё. Ямар тоглоом тоглох вэ гэхээр би миний тоглох дуртай тоглоом байдаг штэ. Би амьтны нэр хэлэхээр та хоёр тэр амьтаа яаж дуурдаг вэ? Дуураарай. За юу. За. Одоо хэллээ анхааралтай сонсоорой. Чон. Зэтэй. Манай найз төрүүлсэн шүүл мэдхээ Сүндрия 010. За дараачих нь одоо анхааралтай сонсоорой. Нохой. Зэрэг хэллээ. Адилхан манай авлаа. Одоо тэгвэл бавга. За үгүй. Бавганы миний Ийгүү айгу хэцүү те. Хэцүү. За тэгвэл ингээ. Кира. Бянгийн түн Тэгсэн чи хэлсэн. Чи яаж мэдсэн? Кира гэдэг чинь амтан биш штэ. Кира гэж ямар амтан мөлий? Тийштэй манай найз юм уурна штэ тий. За одоо дараачих анхаарлаа дахиа. Зэтэй. Тэгвэл дараачин түрүү хэлжсэн шомол. Бишээ бүр их муухай зэвэн штэ тэр чи дуурж байгаа нь. Гэдэг үстэй. За одоо дараачих. Чихний хар хорхой. За худлаа яриад юу гэж тэгж дуурч. Чихний хар хорхой шин дуурдгүй штэ. Амар томтой. Тийм, тэгтээ дуурдгүй штэ. Чихний хар хорхойг чи би өчигдөр харсан. Харин тийм би тэг чамайг айцсан болохоор нь хэлж байхгүй юу? Аим том би аим том хар хорхой би харж байсан. Чи айсан уу? Би тэгээ айдаг шууд авчдаг.
Гүй яах вэ өдөр амтны зүгээр алддаг нь хөөрхөн амт. Кира та хоёр ч одоо амтан тааруул алаад идэг хайшин Кира та хоёр. Би амтанд би нөгөө шавжинт дургүй юм болохоор хань би эдвэхээ цохорхоо гэсэн хоёрын янзын Цонх гэсэн үү? Цонх. Цохорхоо юуны чи цонх. Цохорхоо гэж мэдхүү чи. Ямар амт мэдээ? мэдгүй. Алийг тайлбарлаад. Ингээд байдаг. Үгүй шүү дээ. Ийм утга шиг. Үгүй шүү дээ үл битгээ. Ингээд Цохорхоо чи өстө хөөрхөн те. Аха 6 хөлтэй. 6 хүлтэй. Нөгөө хар толбуудтай. Тийм хар ингээд нуруунд дээр юм хөөрхөн юм дугуй юм хар толботой өстө царилэг чи хараараа заа. Тэгээ нисдэг. Аха нисдэг бас залавчтай. Нөгөө нэг эндэн нүуний яган өнгөтэй. Тий яган дээр юм толботтой те. Тэгээ нүуний бөөрхтэй. Тэгээ энэ нүуний Тий нэг хөөрхөн антен шиг юмтай те. Яг байна. Хэн биштэй. Би яахчгүй зүгийн дайм их тустай. Яахчгүй зүгий гэж бас байна уу? Эштэй. Нөгөө том зүгий. Аха. Тэг яадаг зүгийг яадэ? Жижиг зүгийг хатгадаг. Хатгад юм уу? Чи хатгуулсан уу? Би зүгийг хатгуулж байгаагүй. Эстэд би өнөөдөр штэ би өсчинд би ээж үсэх штэ яаж яхад би нэг газар сууж байсан зэ гítэл штэ нэг ахын штэ нөгөөнд нэг зүг явж байсан зэ жижиг зүг яг хатгах гэж яхад би тэр ахын зүгийг гэж хэвтер ах ингэж штэ ингээ холдуулаад ингээ тэр зүгийг авах болчингоо тэр ах надад баялаа гэж хэлсэн. Оо чи шууд нөгөө шавжид дургүй юм чи очиод тас хийтэл аваачаад нуруунд дээр нь зохио алчихгүй байсан. Тэгэхээр ч өвдөн штт. Хин Тэр ах яа яаж байгаа энэ хүүхэд намаа нуруунд дээр зогтгоно гэж бодох бах тий. тий. Би өмнө тэр хорхыг харсан. Тэгтээ штэ их чинь штэ хамгийн сүлд энэ ярианы төгсгөл их чинь ганцхан юм билий. Ер нь штэ тий амтанг хэрвээ чамд ямар нэгэн муу юм хийгээгүй л бол алахгүй байхыг хичээгээрэй заа юу. Тэр чи өөрхий бас л амтэн штэ. Тийм биз дээ. Тий амьдрах ёстой л амтэн учраас шоргоолж байна уу? Аалз байна уу? Би хаа шалгалж энэ амир төстэй. Ааха за дуртай гэж иддэм үү? Үгүй. Одлаа. Тийм би ойлгож байна. Санааг нь ойлгож байна. Яг л хар шоргоолж хацдггүй те. Аха ханд улаан шалгалж юм. Эстэд миний хөрөнд амир их улаан шалгалж гараа захнаад нөгөө мэж гээжтэй ингээ хасан чи баах их улаан шалгалж юу яга би доош гонго нэг шалгалж би осчингууд нэг гээжгдэд шууд унахсан гэж тэгсэн үү. Тийм мэдээж ингээд яг чамайг айлгаад юм уу өвтгөө дэвэл мэдээж одоо одоо алхаас яах вэ. Гэхдээ зүгээр ингээд тэнд явж байгаа бол бити алаараа заа юу. За. Тохирсон уу? Тохирсон. За. Би аавд даймрах дурггүй. Харин тий би мэдчихлээ л да. Би ч гэсэн дургүй л дээ. Тэгтэл л алаад хэрэггүй за. Ойлгосон уу? За. Окей. За үл мэдхэ. Манай өнөөдрийн найз хин байва? Сүндрия. За ямар бэлэг өгч байгаа чи найздаа? Батуусын дарбангийн ах ихнээс нь гоё дарбаг бэлэглээ. Нарны ногоон хэршээр ажилладаг компани ах ихнээс нь гоё тоглоом бэлэглээ. Тэгээ гоё чихэр бэлэглээ. За баярлалаа. За тэглээ чи амар хурдтай хэллээ. Сүндрияда манай нэвтрүүлэгт ирсэнд маш их баярлалаа. Миний хөө аавда, ээждээ, Кира муурда тэгээд 6 эмээ 6 өөдөө бүгдээрэнд нь минь түргээрээ заа ёо. За тэгээд миний дүү том болоод гоё бундаг бүжигчин болоод дэлхийд Монголынхаа нэрийг дурсгаарай, алдартай болгоорой. За. За сайн хүүхэд байна миний өчөө. За одоо намайг дараачийн нэвтрүүлэг хүртэл гэхээр та хоёр баяртай гэрээ. За юу. Дараачийн нэвтрүүлэг хүртэл баяртай.